Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улс Бүгд найрамд Хятад ард улсад 100% татвар ногдуулна гэж мэдгдсэн. За үүний сүрдүүлгийн хариуд Бүгд найрамд Хятад ард улсын худалдааны яамнаас мэдээллийг гаргасан байна. За энэхүү худалдааны яамнаас гаргасан онлайн постэнд мэдэгдэхдээ Бүгд найрамд Хятад ард улс Америкийн нэгдсэн улсын хэлж байгаа энэхүү занал хэлт бүхийхгүй гэдгээ мэдэгдэж байна. За цаашдаа Бүгд найрамд Хятад ард улстай яриа хэлцээ хийхэд бол яриа хэлцээний арга зам чухал. За харин сүрдүүлэг ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэдгийг мэдгдсэн байна. За энэхүү мэдээллийг нэм гарагт гаргасан. За Бүгд найрамд Хятад ард улс байр сууриндаа тууштай байна. Бид тарифын дайныг хүсэхгүй байгаа ч гэсэн үүнээс эмээхгүй. За мөн тарифыг ихээр нэмэгдүүлнэ гэж байнга занал хэлнэ. Хятадтай эвлэрэх зөв арга зам биш гэдгийг мэдгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд энэхүү 100% татвараар занал хэлэх болсон гол шалтгаан нь өргөн хэрэглээний болон цэргийн бүтээгдэхүүний гол бүрэлдэхүүн хэсэг болдог газрын ховор элементийн экспорт нь Бүгд найрамд Хятад ард улс хязгаарлалт тавьж за мөн хязгаарлаж байгаа экспортынхаа дүрм журмыг чангадах ийм шийдвэрийг гаргасан. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү 100% татвар ногдуулна гэсэн занал хэллийг мэдэгдэж байгаа юм. За энэ Америкийн нэгдсэн улсын мэдэгдэлд 11-р сарын 1 гэхэд Хятадаас импортлох татварыг нэмэгдүүлнэ гэж сүрдүүлэг гаргасан. За энэхүү сүрдүүлэг гарснаас 2 хоногийн дараа энэхүү Бүгд найрамд Хятад ард улсын худалдааны яам мэдэгдлийг гаргаж байгаа юм. Энэхүү харилцан бие биен рүүгээ дайрч байгаа явдал нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпин нарын хооронд удахгүй болох уулзалтыг боловлох. За 4-р сард хоёр тал бас тухайн үедээ бол 100% давсан байсан татварын дайндаа эвлэрэл хийсэн. За тэгэхээр энэхүү эвлэрлийг бас цаашдаа зогсоох аюултай гэж үзэж байгаа юм. За Трамп Америкийн нэгдсэн улсын олон улсын худалдааны түншүүдэд бол импортын бүтээгдэхүүнд нь тариф ногдуулах ийм бодлогыг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл тарифаар далайлах бодлогоороо дамжуулан улс орнуудаас буулт хийж байгаа. За харин энэхүү буулт хийгээгүй цөөн орнуудын дотор бол Бүгд найрамд Хятад ард улс багтаж байгаа юм. Бүгд найрамд Хятад ард улсын хувьд өөрийн эдийн засгийн хүчин чадалтай найдаж байгаа. За тийм учраас Америкийн нэгдсэн улсад бууж өгөхгүй байгаа гэсэн ийм орнуудын тоонд багтаж байгаа юм. За хоёр талын худалдаанд шинэ хязгаарлалт тавьж за мөн худалдаатай холбоотой эвдрэл гарсан. За энэхүү эвлэрлийг зөрчсөн гэж нэг нөгөөгөө буруутгаж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын үзэж байгаагаар Бүгд найрамд Хятад ард улс маш дайсгансан хандлагатай газрын ховор элемент болон соронзонгийн хүртээмжийг хязгаарснаар дэлхийн нийтийг атгандаа байлгаж байна гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж байгаа юм. За Бүгд найрамд Хятад ард улсын танилцуулсан энэхүү журмын дагуу гадаадын компаниуд Хятадаас олборсон газрын ховор элементийнхаа хувьд багахан орцтой байсан ч гэсэн ийм агуулгамжтай бараа бүтээгдэхүүнд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа. Эдгээр чухал ач холбогдолтой ачигт малтамд нь тийрэлтэт хөдөлгүүр, радарын систем, цахилгаан тээврийн хэрэгслээс эхлэн зөөврийн компьютер, утас зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд ашиглагддаг юм. За Бүгд найрамд Хятад ард улсын хувьд дэлхийн ховор металлын олборлтын бараг 70% бүрдүүлдэг. За мөн дэлхийн ховор металлын боловсруулалтын 90% хяналтандаа байлгадаг ийм улс юм байна. Газрын ховор элементийн нийлүүлэлт нь хоёр улсын худалдааны хэлэлцээний гол асуудал болж байгаа. Бүгд найрамд Хятад ард улс худалдааны яамныхаа постэнд дурдсанаар экспортын лицензийг иргэний хуулийн ёсны зохицуулалтаар олгох нь гэж мэдэгдээд ашигт малтамд нь цэргийн зориултаа гэдгийг онцлсан байна. Бүгд найрамд Хятад ард улсын худалдааны яамны постэнд Америкийн нэгдсэн улс сүүлийн 7 хоногт хэд хэдэн хязгаарлалт нэвтрүүлсэн. За үүнд бол Америкийн нэгдсэн улсын хяналтанд хамаарагдах хятадын компаниудын тоог нэмэгдүүлсэн байна. За мөн мягмар гарагт хүчин төгөлдөр болох Америкийн нэгдсэн улсын зүгээс ногдуулж байгаа хятадын хөлөг онгоцуудад шинэ хураамжийг ногдуулж байгаа. За үүний хариуд Америкийн нэгдсэн улс харилцаанд бол Бүгд найрамд Хятад ард улс ихээхэн санаа зовж байгаа гэдгийг мэдгдсэн. За энэхүү Бүгд найрамд Хятад ард улс санаа зовж байгаа байдлыг үл харгалзан ийм алхам хийж байгаа явдалд бол Бүгд найрамд Хятад ард улс дургууталтай байгаагаа мэдгдсэн. За тийм учраас Бүгд найрамд Хятад ард улс үүний хариуд Америкийн хөлөг онгоцуудад бас бомбын хураамж ногдуулна гэдгээ мэдэгдээд байна. За энэ бол хоёр улсын харилцаа, худалдаа эдийн засаг, за тэр дундаа худалдаатай холбоотой асуудал дээр талууд тохиролцоонд хүрч чадахгүй байгааг харуулж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын хувьд Бүгд найрамд Хятад ард улстай хийдэг худалдаа нь олон жилийн туршид бол алдагдaltaй явсан. За энэхүү алдагдлаа бууруулах, за цаашид бол хоёр талын худалдааг ашигтай ийм байдалд хүргэхийн тулд тарифаар далайлах бодлого явуулж байгаа. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын зүгээс Хятадыг илүү олон бараа нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Америкийн нэгдсэн улсаас импортлох. За хариуд нь бол татварыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын хэрэглэгчид энэхүү бараа бүтээгдэхүүнтэй холбоотой өөрчлөлт бол ихээхэн нөлөөж байгаа. За тийм учраас Америкийн дотоод инфляц бол маш их нэмэгдсэн. За үүний гол шалтгаан нь Америкийн нэгдсэн улс өөрийн өргөн хэрэглээнийхэн бараа
бүтээгдэхүүнийг голдуу импортоор хангадаг. За ялангуяа бүгд найрамд хятад ард улстай хийж байгаа худалдаа бол тус улсын өргөн хэрэглээнд бол их ихэнх чухал нөлөөтэй байгаа. За тийм учраас хятадаас импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүнд тариф нэмэгдэж байгаа явдал нь дотоодын инфляцийг хөөрөгдөх гол шалтгаан болж байна. За энэ нь бол Америкийн эдийн засагт эргээд сөрөг нөлөөллийг авчрах боломжтой гэж үзэж байна. За Трамп ерөнхийлөгчийн баримталж байгаа бодлого нь Америкийн нэгдсэн улс аль болох бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх гаднаас ямар нэгэн худалдааны хамааралтай байхыг бууруулах бодлого баримталж байгаа. За гэхдээ энэ бодлого нь асар их үн өртгөөр ирэх магадaltaй байгаамаа.